Сайн байцгаана уу? Энэ удаагийн дугаараар Япончуудын баримталдаг залхуурлыг ялах шилдэг 7 аргын талаар танилцуулъя. Японы соёл нь сахилга бат үр ашигтай байдал өөрийгөө сайжруулахыг чухалчилдаг. Залхуурлыг даван туулж илүү идэвхтэй сэтгэлгээ төлөвшүүлэхэд туслах Япон аргыг танилцуулж байна. Үүнд нэгдүгээрт нь икигай арга. Амьдралынхаа зорилгыг олж мэдээрэй. Өглөө бүр сэрээд хийх зүйлсээ төлөвлөж, зорилготой байх нь мөн амьдралынхаа зорилгыг ойлгох нь илүү урт хугацаатай амьдрахад туслана. Авьяас чадвар, хүсэл тэмүүлэл, мэрэгжил энэ ертөнцид оруулсан хувь нэмэртэйгээ уялдуулан таныг өдөр бүр сэрээхэд хүргэдэг ямар нэг зүйлийг олоорой. Таны зорилго таныг тэжээдэг. Тиймээс зорилгоо олоорой. Зорилгын талаар судалгаанууд нь амьдралын утга учир, шалтгаантай байх, эрч хүч болон сахилга батыг нэмэгдүүлдэг болохыг харуулдаг. Хоёрдугаарт нь кайзен арга буюу энэ 1 минутын дөрмийн арга юм. Өдөр бүрийн ахиц дэвшилд анхаарах хэрэгтэй. Нэг дор бүх зүйлс сайн байх албагүй тул баг багаар ахиц гаргахыг зориорой. Тархич нь эсэргүүцэж чадхааргүй тийм өчүүхэн зүйлээс эхлээрэй. Жишээлбэл 1 минут сүнэлт хийх зэрэг. Ганцхан минутын дөрмийг хэрэгжүүлээрэй. Хар урдын судалгаагаар жижиг зуршлууд нь сэтгэл зүйн эсэргүүцлийг даван гарч цаг хугацааны явцад дадлаг болон үлддэг болохыг тогтоосон. Ахиц дэвшил нь дарамтыг ялан хэлнэ. 3-дугаар нь помдера арга. Энэ арга нь 25 минут ажиллаад 5 минут амарч байх арга юм. Үүнийгээ давтах нь үр бүтээмжтэй байж байгаа зүйлсээс ажлаас хашрах, залхахгүй байхад томоохон тус болдог байна. Энэ нь богино хугацаанд илүү их зүйлийг хийх гайхалтай арга юм. 4-дугаарт нь шоушин арга. Энэ нь анхан шатны оюунхан суурилсан арга юм. Аливаа өрөг даалгаварт анхлан суралцагчийн сэтгэлгээгээр хандаарай. Бүхний учрыг олох ёстой гэж санаа зовлтгүй, шинээр сурах, турших үзэхэд нээлттэй хандаарай. 5-дугаарт нь баби саби арга. Энэ нь төгс болохоос өмнө үйлдэлсэн утгатай үг юм. Энэ зарчим нь төгс бус байдлаа сайныг олж харахыг чухалчилдаг. Төгс төгөлдөр тэмүүлэхийн оронд төгс бус талыг нь анхаарч хүлээн зөвшөөрөөрэй. Жижиг сажиг зүйл болгоныг онцолж байхын оронд хамгийн чухал зүйлд анхаарлаа хандуулж энгийн байдлаас гоо сайхныг олж мэдрээрэй. Япончууд хамгийн тохиромжтой нөхцөл бүрдхийг хүлээдэггүй. Тэд байгаа зүйлээрээ л хөдөлж эхэлдэг. 6-дугаарт нь какибо арга. Энэ нь өрхийн санхүүгийн дэвтэр суурилсан арга юм. Санхүүгийн төсөвт гаргах, түүндээ баригдах хэрэгтэй. Таны мөнгө, санхүү, эмх цэцтэй байх нь стресстэй мэдрэмж харьцангуй бага байхад тусалж дараагийн зорилгодоо төвлөрөхөд туслана. 7-дугаарт нь харахачи бу арга. Энэ 80% цадцлаа идэх гэсэн утгатай үг юм. Хэтрүүлж идэх нь анхаарал төвлөрөл, сэтгэл санаа болон эрч хүчийг өгөө хийдэг. Япончууд ахмадууд цадхаасаа өмнө идэхэд зогсоодог тул идэвхтэй хэвээр байдаг байна. Судалгаагаар хэтрүүлж идэхгүй байх нь хүний эрч хүч, оюун санааг илүү идэвхтэй байлгадаг болохыг харуулсан. Айжмаар идэрээ гинт дүүргэж болохгүй. Та 80% цадхлан байхдаа сэтгэл хангалуун байдаг. Мөн эрч хүчээ нэмэгдүүл сэтгэл санаагаа сайжруулаарай. Ихэнх залхуурал нь бие махбодын хит ачаалал байдаг. Эерэг өөрчлөлтийг дадал болгож хэрэгжүүлцгээе. Та бүхэндээ амжилт хүсье.